За энэ удаагийн кейсээр гэр бүлийн гадуур харилцаа болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 49 настай бүсгүй маань одоо манай хөтөлбөрт одоо оролцъё гэд хандсан байгаа. За нөхөртөө хэдэн жил амьдсан? Нөхөртөө 27 жил амьдарсан. Гэтэ яг бай тэнд сайн тамуудаа зөндөө олон зүйл байсан. Ер нь тэгээд хөдөө тустай гарсан. Тэгээд тустай гарахтаа одоо ингээд бодож яхад цугасаа өмнө л тийм хүчирхийлэл байсан байгаа хгүй. Жишээлбэл одоо ингээд арх ухаарал ингээ муухай арин шинтэй. Тэгээ эрүүл болчоор нь би тэгэл сайн сайхан дандаа байх юм шиг бодоод явчихдаг. Тэгэл жишээлбэл одоо суухаас өмнө шүү дээ. Тэгээд нэг удаа бүр дороочин дээр үстэй ширсэн чи энэ хөлний энэ өвдөг тэр чихтэй ингээ шалбараа цуснд гараад амар болт юм байлээ. Тэгээд суугаас өмнө бас гэр бүлийн гадуур харилцаатай байсан байгаа. Тэрийг би бол мэдэхгүй яваадсэн ер нь айл алын бүр ингээд 3 ч удаа тэгээд манай аав ээж хот руу шилжиж ирсэн чил ерөөсөө тааран танигдсан. Үргэлжил хаяач биш бүр үргэлжил айртар суугаад тэгээ бүр байхын эцэсгүй болол хот руу орж ирсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь би бол мэдээд байгаа. Айгүй их хүний амьдралд садаа болдог байсан. Жишээлбэл хөдөө ажиллаар явж байгаа хөдөө нэг удаа ирсэн би ингэ чөлөөтэй ирсэн гэсэн чинь хүнтэй уцаар ярьж ирсэн чинь бүр хэд хоногийн өмнө ирсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө явдаг хүүхнийх нь төрсөн өдөр болоод тэгээд ирсэн байсан. Тэгээд тэгтээ тэрийгээ тэгэл болзааруулаад янз бүрийн яриад тэгэл энэ чинээс ер нь ингээл эндээс бас аа нэг өөр хүүхдүүдийнх нь юм болно ш. Тэгээд ирэхээрээ тэр айгүй эрт тэр өдрөө одоо хөдөө явна гэсэн өдрөө очиагүй байдаг. Тэгэл ингээл үргэлжил хэрүүл уруул болно. Тэгээд тэрнээс болоод тэгээд сүүлд 2 хүүхд төрүүлсэн юм а би. Тэгээд нялх битээ байсан. Тэгээд юу яагаад ороогоод исэн. Тэгэхээр нь бүр аргаа ядаад эсвэл одоо нэгэнт одоо би энэ хүүхдүүдийг харцсан юм чинь би одоо өсгмөр байна. Эсвэл хамаагүй явж болно гэж тэр үед бүр сүүлдээ ингээд би бүр ингээд айгүй их залхацсан. Тэгээд 2 хүүхэд юм чинь айгүй хэцүү байсан. Тэгээд юу яасан тэр арай гайгүй болсон. Тэр нь болохоор зэрэг хүүхдүүдийн төлөө гівэн төө орж ирсэн юм уу? Гэхдээ бас юм байх шиг байгаа. Нөгөө хүүхэн бол юм хэлэгцэн. За. Хүний нүдэнд бол их сайхан дулаахан. Ерөөсө хинч гэж гэр бүлээс гадуур харилцаа байдаг, юу яадаг, их нэртэй сутгоороо гар хүрдэг гэж мэдэхгүй. Та тэгээд таныг ингээд зоддог байхад цагдаагийн байгууллага танддаг байсан уу? Би нэг удаа л хандсан. За. Тэгээд яг манай аав ээж настай учраас би аав ээж дээрээс хэлдэг. Өөрийнх нь талд хэлээд ерөөсөө яадаг юм бэлээ. Ерөөсөө өмөрөөд буруу юм алгахгүй. Өөрөө бол их сайхан дүр нь болохоор их сайхан дүртэй байгаа шүү. Хүн харахад бол их нүдэнд дулаах. Нүдэнд дулаахан яг үнэ. Миний гартгаа одоо эхнэрээ нэг зодод авахгүй гэр бүлийн гадуур харилцаанд өртөөд байхааргүй залуу юм биш үү? Тий. За тэгээд та тэгээд яагаад хуулийн хэлтийн байгууллагад ингэж ханддаггүй байсан юм? Ямар шалтгаанаас? Үгүй яг хараа ингэж байгаа эмэгтэй хүн чинь гэж аахгүй. Тэр үед ингээл бахын хэрүүл уруул болоо тэгэл одоо ч нүг ингэ штэ. Тэгээд эрүүл болохоор зүгээр байхгүй юу? Гүм халамжтай хоолундаа яадаг ч юм уу. Тэгээд айгүй олон хүүхдүүдтэй тэгээ би энэ зайшигтай хүүхдүүд маань ингээд юу яг эцэггүй өсгөр гэхдээ тэр миний алтай байсан. Би бол яг энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр маш ерөөсөө л танд гар хүрсэн л бол тэгээд гэр бүлийн харилцаа гадуур харилцаа явуулсан л бол битгий тийм ээ. Ерөөсө дахин найдлага тавиараа. Гайгүй болчих болов, зүгээр болчих болов. Тэгээд өвдсөн, хор тавдраар өнгөрсөн. Гэхдээ яг тэгээд өнгөрсөн ч гэсэн дараа нь өвлийн өрн өөрөө тэр өвлийн өрөө үрээд явцсан шүү дээ. Тэгсэн мөртлөө өөр хүүхэд те хань ижлээс нь ерөөсө салтгүй юм байлээ. Энэ аяйгүй хор уршигтай зүйл юм байлээ. Тэгэхээр ганцхан олдох амьдралдаа тий ингэж дараа нь бити харамсараа л гэж хүсэж байна да. Та тэр хүнтэй
хэдэн жил амьдралаа? 28 жил. 28 жил амьдарч байгаа хугацаанд та гэр бүлийн гадуур харилцаанд өртөөд гэр бүлийн хүчирхийлэлтөөр явж байхдаа нэг ч хүнд хандаж үзээгүй, гэр бүлийнхэнд нь хандахт нь болохоор гэр бүлийнх нь бол өмөрөөд байдаг гэсэн тийм зүйл юм байна шүү дээ. Тэгээд та өөрийнхөө ах トゥ төрөл садан бол аав ээжтэй бол хилдэггүй байсан. Хилдэггүй байсан. Гэхдээ бол ер нь болохоор зэрэг идэл байсан юм лээ. Бас мдэггүй ш мэдэрсэн л байсан юм бэ. Мэдсэн л байсан юм байна лээ. Мэдээж эцэг их гэдэг хүн бол өөр хүүхдийнхээ яаж явж байгааг анзаарч гадарлаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо та ингээд 27 жил амьдарч байгаа хугацаанд нэг бие дөрөв хувааж тэр хүний төлөө тийм ээ амьдралынхаа ихэнх хон жилүүдийг өнгөрөөсөн байдаг. Гэтэл одоо та эргээд ингээд хадам талтайгаар нь холбоотой байдаг уу? Хадам талтай бүр аимшигтай юм байлээ шүү дээ. Тэр хадам талч ингээд тэр нөхрийн маань амьд байхад бол бүгдээрээ л ингээд нэлээ олон жил 7-8 жил өвдсөн л дээ. Тэгэл анх өвдчихэд бол одоо эмнэлэг хэвтэх ч юм уу өстө бөөнөрөө ирээл байдгүйсэн эцсийн мөчд би ганцаараа л зогсож идэг болсон. Сүүлд бол эмнэлэг дөмлөх дэвтэй те. Тэгэхээр зэрэг ингээд тэгтээ надад тийм сэтгэл зүй байсан. Ингээ ер нь ингээд намайг тохоо байландаа гэсэн. Тэгтээ бүр ингээл алга болчихд юм бэлээ. Ямар ч одоо жишээлбэл одоо 4 хүүхэд нь байж штэ тийм ээ. Энэ хүн би сайн явал тэр хүүхдүүд ч гэсэн сайн явна штэ тий. Тэгэхээр зэрэг надаас чи ингээд баг яаж нэж ин ч гэж асуудгүй. Одоо бүр байхгүй болсон. Сая боёны хаадхыг юус өнгөрснийх нь 3 жил болоод би хоног хураасан чинь ирэхгүй. Хатам ээж ирсэн. Одоо тэгээд тухайд гэр бүлийн гадуур харилцаанд ороод явуулдаад байсан тэр эмэгтэй бол тэгээд бусдын амьдрал өмүүлээд таны амьдралаас тодорхой хэмжээндээс асуудал үүсгэж явж исэн өсгөө шүү дээ. Одоо тэр хүн тэгээд тухайн үедээ та юу гэж хандаж хэлж байсан? Би ерөөсөө тэр үнийг мэдсэн чинь би ерөөсөө очиж хэл хам хэрүүл тэмцэл хийгээгүй. Тийм тэгсэн чинь нэг ингээд ерөөсөө утас муцаа төвччихдэг. Утас муцаа ерөөсөө ингээд ил байхгүй ш маань. Манай үуч нөгөө хүнтэйгээ байн чад усж байгаа штэ. Тэгсэн хамгийн аймаар нь тэр эмхтэйхэн тийм ээ төрсөн өдрөөр нь утасныхаа код гэтсэн. Би ингээд аргаа бараад хүүхэд мөхт өвдөхөр тэгээд ингээд би яг нэг их ингээд хүн зовоо зүдрээд ирэхээр л тэгэл ингээд одоо аврал ирж байгаа гэх юм уу да тэгээд бөө ч юм уу лам ч юм уу те очсон тэгээд тэр лам тэгжилжсэн би л үгүйсэхгүй байгаа бас тэр айгүй их юм хийсэн бэ тэгээд хараа айгүй сонь нэг юм блэ нөгөө хамгийн сүүлд яваад исэн гэсэн шүү дээ тэр эмхтэй нь айл тэр хүн чинь ингээд өнгөрцөн байхад буцаад над руу тийм ээ миний одоо би бол үр хөвгтүүдэд сайхан аваад явж байгаа над руу тэг буцаад юм хийсэн байгаа байхгүй юу одоо яг юу хүсэж байгааг би үнэхээр ойлгохгүй байгаа байхгүй юу тэрийг та тэгээд тэр тань руу чиглээд нөхрөөс чи хоош ингээд юм хийгээд байгаа гэдгийг та яаж мэдээд байгаа? Тэр би зүгээр ламд л үзүүлсэн юм аа. Тэгсэн чи ерөөсөө л ингээд төрх мөрх бүх юм энэ хилээд байгаа хгүй ингэсэн байна гэх. За. Гэхдээ яг зарим тохиолдолд нөгөө юу байх та бүх юм тийм байна гэж хүлэн зөвшөөрөхгүй байх л байх л та. Тэгэхээр та бол өөр хөвгтэй бодоод хуулийн ялтын газар ханддаггүй нөгөө нөхрийгөө одоо ухамсарлаад ухаан суугаад арай гайгүй болчих юм болов гэл одоо хүлээгээд ерөнхийг нь хараад 27 жил амьдарсан юм байна шүү дээ тийм. Тэр хугацаанд тухайн хүн маань одоо өөрөө хавдраар дээдэн гэртээ хальж тэрнээс одоо тэр хүний хүүхэд болох 4 хүүхэд нь тань дээр байж байгаа юм байна. Одоо тэгээ хадмууд нь ингээд тантай харилцаа авахгүй, хандлага авахгүй нэг удаа яаж ийж ингээд харьцдаггүй гэж хэлж байна. Тэгэхээр одоо хамгийн том нь ер нь бол одоо бодвол тутаагаар авцсан байна тийм. Ер нь та нийгэмд ер нь яг юу сэрэмжлүүлэх үүднээс яг манай энэ хөтөлбөрт одоо хамрагдъя гэж бодож энэ хүртэл зорж ирсэн байна. Би ерөөсөө л гэж хүн тэмээ нөгөө нэг л амьдрын штэ. Тэгэхээр зэрэг ингээд маш сайн ханаа зөв сонгороо
эцэг гэхийн заад удам мөхсагийг бас хараарай. Манай эмээ их өндөр наслсан дандаа тэгж хэлдэг байсан. Тэгэхээр аав ээж нь дургу ч юм уу эмээ маань дургу байсан. Аав ээж нь дургу ч юм уу тэр хүнийг ер нь бодож үзэх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө гээтлээ тийм ээ битгий тэгж төвчээрээ. Би бол маш их зүйлийг төвцсөн байгаа аахгүй юу. Тэгээд яг аюул төвчээд идэг зүйл нь тийм ээ. Энэ өөр хүүхдүүдэд тэр муу мухай зүйлийг хэрүүл уруулыг хажууд нь хийдэг байсан юм аа. Хэрүүл тэр хүүхдүүдийн хажууд. Хэр зэрэг хамгийн бага хоёр нь бол юу мэдэхгүй. Аавыгаа маш сайн үнээр л төсөөлж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө тэр хоёрыг ухаан орох үед нь тэгж архитар нөгөө өвчнөөсөө шалтгаалаад архитар суухаа болцсон байсан байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэгээд за одоо нэгэн тал дээд тэнгэр талцсан юм ч одоо тэр аавыгаа сайн сайхнаар л тэгж бодосоо гэд би тэгээд зөвхөн өөрөө л тэрийгэ бодоод шаналаад идэг. Одоо манай хөтөлбөрт оролцохоор ирсэн нэгэн эмэгтэйгийн кейсээс бол би та бүхэнд яг юу өрөх гэдэг нь гэх юм бол одоо тийм ээ энэ бүсгүй маань 27 жилийн хүний төлөө амьдралаа бүх юмаа зориулсны эцэст тийм ээ одоо төрөлс одоо нөхрийн талын ах トゥ төрөлс одоо ерөөсө холбоо байдгүй төр хүүхдийн яаж нээж гээд анзаардгүй. Тэгэхээр 27 жилийн хугацаанд би өөрийгөө гийцэн амьдарч байсан. Тэр хугацаанд гэр бүлийн гадуур харилцаанаас би маш их хүн чарах авсан. Тэр зүйлдээ би гомдож явдаг. Тэгээд өөлийн өөрийгөө хүч харахгүй өлсөр хөлт нь тодорхой хэмжээнд бас нөлөө үзүүлдэг юм байна гэдэг зүйлээс бас энэ одоо хөтөлбөрт маань өөрийн кейсээ бас ярьж байгаа. Тэгэхээр одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар нэгэн байрлалаар хуулийн хэлтийн байгууллагад бол хандж явах ёстой шүү гэдгийг бас та бүхэнд бас хэлэх гээд байгаа. За тэгэхээр та энэ болтол ярьж одоо өөрийн бодит амьдралын кейсээ бас бидэнтэй хуваалцсанд маш их баярлалаа. Тэгэхээр нийгэмд би одоо таны байр суурийг хүргэж яг тантай ижлэхэн кейстэй бас магадгүй гэр бүлийн хүчирхийлэл төртөө тэрийг хэн нэгэнд хэлж чадахгүй тэр одоо хэлэх юм бол одоо гэр бүл салчвал яах вэ үр хөвгтөө яаж авч явах вэ гэдэг ийм зүйлээс бас ингээд бодоод одоо нөхрийгөө тийм ээ одоо хандах хэвээр газар нь зохих хэвээр газар нь хэлээд яриад иж чаддгүй энэ одоо хүчирхийлэлдээ өртөөд яваад идэг маш олон өсгөөчд байдаг учраас би сэрэмжлүүлэг болгож бас одоо энэ хөтөлбөрийг эхлүүлсэн учраас таас энэ хөтөлбөрт маань ирж оролцлоо. Тэгэхээр танд бас энэ дээр юу одоо өөрийнхөө кейсийг бас хүргэсэнд маш их баярлалаа.